Тус агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд зам тээврийн яамны агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Мөнхнасан иргэний нисэх ерөнхий газрын дэд дарга Батчулуун, Чингис хаан олон улсын нисэх бодлын захирал Бадрал, Мят компанийн нислэг техникийн үйл ажиллагааны захирал Гамболд тэргүүтээ төлөөлөгчд оролцсон юм а. Би 767 300 агаарын хөлгийг нислэгийн хэлтсийн дарга багш нисгэгч Дорж Намжил ахлагчтай баг Францын Марсель хотоос жолоодон амжилттай газардуулжээ. Өнөөдрийн байдлаар Мят компани яг зуны ачаал нислэгийн ачаал эхэлж байна. За энэ зуны хувьд бол Монгол улс Ашиамын 11-р уулзалтыг зохион байгуулна. Тэгэхээр нислэгийн ачаал бол нэлээд их байгаа. Тэгэхээр энэ ачаалаас нэлээдгүй хувийг одоо үргэлжлэх ийм одоо боломжийг бий болгож байгаа энэ онгоц. Энэ онгоц залуу нас залуу болохоор одоо зарчмын аюулгүй байдлыг тэгээд тав тух гэдэг. Цаашдаа одоо биднээс энэ онгоцоор одоо ингээд 100-аас эхэлж одоо зорчиг урсгал эхэлнэ. Жуулчдын сезон эхэлнэ өсчээд. Ер нь өмнөх онгоцтой ижилхэн ямар ч ялгаа авах ижилхэн. Бас нэг давуу тал нь яг манай шинээр авсан 10-21 өгдөг онгоцтой хүчин чадал туулах замын хувьд ижилхэн. Англи улсын Pembroke Aircraft Leasing компаниас түрээслэн авч байгаа тус агаарын хөлгөнд чиг шулууны 10-аас 12.5 мянган метр өндөрт 850 км/цагийн хурдтайгаар 11 мянган км зайд зогсолтгүй нисэх чадвартай маа. Онгоцны урт 54.9 метр, далавчны өргөн нь 47.6 метр. Их биеийн өндөр 541 метр, их биеийн өргөн 503 метр юм байна. За Мят төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан JU 1011 бүртгэлийн дугаартай Boeing 767-300 агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтын цикл дууссан тул дээрх онгоцыг инхүү түрээслэн гэрээгээр ашиглахаар болж байна.